Монголын эмэгтэйчүүдийн холбооны Усан аймаг дахь салбар зөвлөлөөс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаан Умсмын ерөнхий боловсролын сургуулийн 9-11-р ангид сурагчдын дунд зохион байгуулсан надад хэлэх үг байна эссе бичлэгийн уралдааны дүн гарч 5-р сарын 31-ний өдөр сурагчдад шагналыг гардуулан өглөө өсвөр насны хүүхдүүдийг эцэг их багш асран хамгаалагч нартайгаа тулгамцсан асуудлаа ярилцдаг тэдэнтэй харилцан ойлголцож нээлттэй байх чадварыг хөгжүүлэхийг зорьсон энэхүү уралдаанд 24 сурагч бүтээлээ ирүүлсэн. Надад хэлэх үг байна гэсэн сэдвээр Усан аймгийн Улаан Умсмын 9, 10, 11-р ангийн одоо ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд эсэний уралдааныг зохион байгуулсан байж байгаа. 1, 2, 3 дугаар сургууль болон бусад сургуулиудаас 24 хүүхэд оролцсон байгаа. Ингээд энэ эсэний уралдааны зорилго нь болохдоо зэрэг бас хүүхдүүд томчуудад хэлэх ёстой хэлий даа гэж бодож ирсэн үгээ хэлэх бас ээж аавдаагаас нээлттэй сайхан ярилцаж санал бодлоо солилцох ээж аав нь бидэнд бас цаг гаргаач томчууд бидэнд цаг гаргаач бидэнд бас эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд туслаач гэсэн иймэрхүү олон сайхан санаануудыг бас гаргасан байна манай хүүхдүүд. Эссе бичлэгийн уралдаанаас харж байхад бол манай хүүхдүүд маш их чадварчсан байна. Хүүхдүүд ерөөсөө хэл найруулгын хувьд ч тэгээд бас хэлэх гэсэн санаагаа товч тодорхой зөөрлөл ишлэл авах жишээтэй ингээд сайн бичсэн эссенүүд олон байлаа. Энэ үйл ажиллагааг маань бас мөнхийн чанар кампани бас ивент итгэсэн байж байгаа. За надад хэлэх үг байна. Энэ эссе бичлэгийн уралдаанд 6 байр эзэлж байгаа. 1, 2, 3 дугаар байр. Тэгээд тусгай байранд 3 хүүхдийг шалгаруулсан байж байгаа. Тэгээд эссе бичлэгийн уралдаанда идэвхтэй сайн оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Тэгээд эцэг эхчүүд маань бас хүүхдүүдээ сонсож, дэмжиж, хамтдаа ярилцаж аливаа асуудлыг шийдэхэд хүүхдүүдийнхээ үгийг сонсож хамтдаа гарц шийдлийн олж ингэж бас гэр бүлийн аз жаргал бол хүмүүсийн харилцаан дээр тогтдог. Аливаа хүн бол ерөөсөө бас ингээ хайртай хүнээсээ их сайн суралцдаг, хайртай хүнийхээ үгийг сонсож хүлээн авдаг. Тийм болохоор эцэг эхийн хайр маань хүүхдүүдийн харилцаан дээр бас их тогтож хүүхдүүд маань эцэг эхтэйгээ багштайгаа нээлттэй сайхан харилцаж ярилцсанаар бас илүү аз жаргалтай сайхан байна гэсэн санаануудыг маш их гаргаж ирсэн байгаад анхаарч цаашид бас гэр бүлдээ уриалга болгож ажиллах байхаа гэж найдаж байна. Тэгээд энэ хүү бүтээлүүд маань Усан сонин дээр болон Монголын эмэгтэйчүүд сэтгүүл дээр хэвлэгдэж гарах юм. Тэгээд дээрэс нь Монцамагийн хамтлагийн вебсайт болон Усан сайтууд дээр мэдээ олгож гарах байгаа. Тэгээд хүүхдүүд маань яг ямар асуудлыг хөндөж байна гэвэл айгүй хүчирхийл бас их огт баяг хүчирхийлд өрчин гэсэн санаа гаргаж ирлээ. Байгаль их дэлхийгээ хайрлая гэсэн санаа гаргаж ин бас дээрэс нь хүүхдийнхээ өөрсдийнхээ хүсэл мөрөөдлийг хэлж ин бас эцэг эхчүүдээ нээлттэй байж санаа оноогаа ярихмсан гэсэн санааг айгүй их дэвшүүлж ирсэн. Тэгэхээр эндээс юу ажиглагдсан бэ гэхээр бид бас хүүхдээ сайн сонсохгүй байна. Тийм учраас яг эрхийн хамгаалдаг ганц өдөр сонсдог биш. Өдөр болгон хүүхдтэйгээ ярилцж, өдөр болгон хүүхдээсээ өнөөдөр юу болов гэдгийг нь асууж, гарцыг хэлж өгч, аль эсвэл ямар санаа оноо байдгийг тэрэнд нь байнга дэмжиж хамтран ажиллаж байгаасаа гэж нийт эцэгчүүдээс хүсэж байна. Энэхүү уралдааны тэргүүн байранд Улаан Умсмын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10-д ангийн сурагч Анудар, 2-р байранд ерөнхий боловсролын цогцлбор 1-р сургуулийн 11-д ангийн сурагч Биндэрья, 3-р байранд ерөнхий боловсролын цогцлбор 2-р сургуулийн 11-д ангийн сурагч Уянга нар шалгарсан бол тусгай байранд цогцлбор 2-р сургуулийн 12-д ангийн сурагч Номиндар, мөн сургуулийн 11-д ангийн сурагч Уянга, 11-д ангийн сурагч Буян нэмэх нар шалгарлаа. Бүтээлэн шалгарсан сурагчдад мөнгөн шагнал өргөмжлөл ном гардуулгаас гадна уралдаанд оролцсон бүх сурагч хүүхдүүдэд мөнхийн чанар кампаниас бэлэг гардуулсан юм а. Миний эсэний гол утга болохоо маш энгийн суугаа чонгоо илүү аюулгүй дэвшилттэй болгоод өгчвөл бидний өөрсдөө ингээд хичээгээд илүү цааш Монголын эд үг өнгөлөг болох юм шиг санагдсан. Тэгээ гол зорилго гэх юм бол зүгээр л орчингийн бүтүүлээ төх орчингийн талаа хэлсэн. Хүүхдүүдтэй илүү анхаарал тавиач илүү хай түгээж аль болох сайн сайхан бүхнийг мэдээ гаргамаар л ингэж. Миний эсэний гол утга санаа нь бол яг эцэг эхчүүд болон бидний асран хамгаалагчид биднийг яг хайрлна гэж яагаад байгаа юм бэ? Хайрлна гэдэг утгаараа биднэрт зүгээр өмсөх зөөх хувцсын бэлдэж өгөх, сургалтын орчныг бэлдэж өгөх зөвхөн нэг энэ зүйл биш юм аа, мөнгө биш юм аа. Харин яг жинхэнэ хайр гэдэг нь биднийг ойлгож биднээсээ ярилцах, хүүхэд биднийхээ хүсэл тэмүүлэл зорилгыг сонсож аль болох
хайр гэдэг нь болохоор жинхэнэ ойлголцох яг сэтгэл санаа тиймэрхүү зүйл юм бол гэдэг. Уралдаанд ирсэн эсээнүүдэд хүүхэд багчууд өөрсдийнхөө дотоод ертөнцийг нээн харуулсан. Үеийн багчуудын дунд тулгамдж буй асуудлыг дийлгэн гарч шийдлийг эргэлхийж бичсэн олон бүтээлүүд ирсэн байна. Ингээд тус уралдаанд үзэл бодол дуу хоолойгоо нээлттэй үргэсэн сурагч багчуудаа аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл болон Увсан аймгийн ард иргэдийн зүгээс цаашдын гэрэл ирээдүй болон сурлах хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё.